ерөнхий сайдаа багаар нь дэмжиж. Ерөнхий сайд оюун эрдэнэ маань залуу хүн тэгээд боловсрол өндөртэй одоо сүүлийн 8 жилд хийж байгаа ажил нь одоо Монгол улсын одоо эдийн засгийн хувьд маш их өсөлттэй, маш их хэмжээний Монгол улсын гадаад үрийг тэгэлсэн. Тэгээд цаашид ч гэсэн энэ ирч хүчээрээ Монгол улсын эдийн засгт маш их хувь нэмэр оруулж явах болов уу гэж бодоод хувь хүнийхээ хувьд дэмжиж байгаа. Одоо нөгөө Монгол улсад бол айгүй их том асуудлууд байгаа, нуугдмал байсан. Энэ их асуудлуудыг шүглүүлж гарч ирж олон нийтэд ил болсон нь одоо ард иргэд одоо ийм том асуудлууд байдığım байна. Одоо энэ асуудлуудад арга хэмжээ ингээд авагдаад явах боломжтой байна гэдгийг бас ард иргэд аягүй сайн ухамсарлаж өөрсдөө ойлгосон бахаа гэж бодож байна. За би оюутан сайдаагаа бол дэмждэг. Тэгээд хэлсэндээ ярьсандаа хийсэн бүтээсэн зүйлтэй залуу хүн байдаг. Тэгээд одоо бол Монгол улсын ерөнхий сайд болсон. Тэрнийхээ дагуу Монгол улстай ард түмэндээ одоо яг ард түмэн ямар байдаг вэ? Ямар хүндрэлтэй зүйл байдаг вэ гэдэг дээр яг туулж бүр анханаас нь ажиллаж байсан болохоор бүх шатанда яаж хурц ажиллах гэдгийг аягүй сайн мэддэг ирээдүйтэй алсын хараатай ажилладаг. Алсын хараа 2050 гэдэг маань нэг өсөндөө маш удаан хугацааны хөтөлбөр байдаг. Тэрнийхээ дагуу энэ жил одоо ямар хөтөлбөр явуулсан тэр нь маань үр дүнгүй болсон юм. Дараа жил нь ямар үр дүнд хүрэх юм гээд бүх юмыг үр дүнтэй алсын хараатай хийдэг учраас би оюун эрдэнэ сайдыгаа бол дэмждэг. Монгол төрд гарсан залуучууд жоох юм хийж ажил хийх сэтгэлгээтэй байгаа учраас би оюун эрдэнэг дэмждэг. Тийм учраас энэ залуучуудыг бас энэ бүрэлдэхүүн найранд олуулангийн дэмжиж байгаа. Маш их дэмжиж байгаа. Яагаад гэвэл одоо маш богинохон хугацаанд одоо 30 жилийн тэр болохгүй хүнийг одоо богинохон хугацаанд 3 жилийн дотор одоо бүгдийг илрүүлж гаргаж ирж байгаа нь маш их таалагдаж сэтгэлд нийцтэй байгаа. Тэгээ улс төрийн хувьд бол залуу хүний хувьд бол маш сайхан дэмжиж байгаа. Цаашдаа одоо өр бүтээлийн сайхан үзэх, тууштай одоо үр дүнгийн үзэхэд одоо бодлого тайл дэмжиж байгаа да. Ерөнхий сайд оюун эрдэнэг дэмжихийн дээр дэмжин. Оюун эрдэнэ засгийн газрын үед тэтгэврийн компенсацийг хийсэн. Ингэхдээ адил төрлийн ажил хийж байсан хүмүүсийн тэтгэврийг ойртуулах хамгийн боломжтой аргыг сонгож чадсан. Тэр утгаараа адил төрлийн ажил хийж байсан хүмүүсийн тэтгэвэр хамгийн боломжтойгээр ойртсон, зөрүү нэрлсэн гэж хэлнэ. Ард түмний ялалт Монгол ардын нам